За сайн байцгаана уу? За өнөөдөр та бүхэнд би жинлэрийн ордонд төрсэн алдартай хүмүүсийн тухай танилцуулъя. За нэгдүгээрт Хувлай хаан жинлэрийн ордонд төрсэн юм байна. За үүний дараа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Жимми Картер жинлэрийн ордонд төрсэн юм байна. 1980-аад онд Америкийн нэгдсэн улсыг удирдах ерөнхийлөгч. За үүний дараагаар Ром эзэн төрний хаан Август Цезар жинлэрийн ордонд хамаардаг юм байна. За Ираны удирдагч Аятолла Хомейни жинлэрийн ордонд хамаардаг юм байна. Аятолла Хомейни 1970-аад онд Иранд шашны хувьсгал хийгээд Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамыг хөөгөөд нэлийн мөргөлдөөн гаргасан түрэг алдартай. Түүнээс хойш Иран улс нь шашны хатуу дэглэмд орсон гэхэд одоогийн Ираны үзэл баримтлалыг тавигдсан. Үүнээс өмнө бол маш гоё хөгжилтэй тийм юу болсон баруунчдсан улс байсан. Тэгээ энийг буцаад тийм лалын дэглэмээр оруулсан бол Аятолла Хомейни. За одоо Украины дайны гол дүр Владимир Путин болж жинлэрийн ордных юм байна. За Dwight Eisenhower энэ бол дэлхийн 2 дугаар дайны үед 2 дугаар фронтыг командолж исэн хүн. Энэ үед бол генерал байсан. Хожим Рузвельт ерөнхийлөгчийн дараа Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр ажиллаж исэн. Иймэрхүү генерал хүн байгаа. Ерөнхийдөө Британи Америкийн өсөх зүйчдийн ерөнхийлөн удирдах исэн хүн. За төмөр хатагтай гэдэг Маргарет Тэтчер жинлэрийн ордных юм байна. Маргарет Тэтчер нь яагаад төмөр хатагтай гэгддэг болсон бэ гэхлээр 1982 онд Аргентинтай дайн хийсэн. Эмэгтэй хүн дайн хийдэг бол маш цөөхөн. Гэтэл энэ хүн бол одоо Их Британаас Аргентин хүртэл чинь дор иж 6-аас 8,000 км асар хол зайтай. Дайн бол баг боломжгүй гэж хүмүүс үзэж ирсэн. Энэ болохоор Аргентин улс нь Атлантын далайд байдаг ойролцоодыг Британий эзэмшлүүдийг арлыг ерөөдөө бид нар буцааж өөр өмчлөлтөд авна гэдэг ерөөдөө цэргээ оруулсан. Тэгээ маш яг хаяанд байгаа учраас цэргийн тал бол давуу талтайсан юм нэ. Аргентины хувьд бол 300 гаруй сөнөгч онгоцтой. Онгоцууд нь бүгд одоо юуны Францын Mirage 3 гэдэг ерөнхийдөө тийм тухайн үед л шинэлэг тийм сөнөгч онгоцтой. Яг хаяанд байгаа учраас цэрэг армиуд нь хизээч хүчний хөдөлгөхөд бэлэн маш олон онгоцтой юм байсан. Энэ болохоор Маргарет Тэтчер болохоор маш холоос 2 бөмбөгтөгч онгоц явуулаад замд нь агаар дээр шатхууны цэнэглээд урьдчилж бөмбөгдөөд за дээрэс нь 80-аад онд ойролт орондод тусгай ажиллагаанд оролцоод дөнгөж буцаж ирсэн одоо Британаас тусгай хүчнийхнийг Израиль түр амраагаад тэндээс нь шууд агаараар тавирлээд Аргентины хойд хэсэгт нь одоо ямар ч агарын тотлогоо бага хэсэгт нь сэм оруулаад тусгай ажиллагаа явуулсан. За энэ үеэр болохоор Британий тусгай хүчин хуурай замаар нислэг тэргээр очоод тэр Аргентины хойд хэсэгт очингуудаа Аргентины радаруудыг нь бөмбөг тавиад дэлбэлчихсэн. Тэгээ үүнээс болоод Аргентин улс нь Британий нисэх онгоцод хаагур нисэж орж иж байгааг баримжаалах боломжгүй болсон байдаг. Энэ үед нь Британд маш цөөхөн хоёр ус онгоцонд нисэх онгоц цэвэрлэгч 2 ус онгоцтой тулаанд орсон. Замны санджаагаар нэг 80 орчим онгоц тулаанд орсон гэдэг баха. Тэгээд 300 гаруй онгоцоос 80 орчим онгоц тулаанд ороод Британаас зөвхөн нэг л нисэх онгоц төрсөн. Аргентины 100 гаруй онгоц төлөөдөө нэлсэнсэн гэдэг юм билээ. Тэгээ агаараас бөмбөгдсөн заримыг нь чимчаасан бөмбөгдсөн байдаг. Зарим нь агаар нь тулаанд орсон байдаг. За тэгээд хэдийгээр яг хаяандаа байгаа боловч тэр арлыг ердөөсөө зохион байгуулалт мó юугаас аваад ирэхэд Аргентинаас дайнд ялагдсан байдаг. За ийм учраас Маргарет Тэтчерийг ийм зөрөгтэй шийдвэр гаргаж генералуудынхаа үгийг сонсож Аргентинтэй дайн хийгээд ялсан болохоор ерөнхийдөө төмөр хатагтай гэж нэрлэдэг. За Британаас бол Харьер 2 гэдэг тийм сөнөгч онгоц тулаанд орсон. Харьер нь болохоор нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцон дээрээс шууд вертикал буюу дээшээгээ хөөрж болдог бас хоризонтал буюу шулуун нислэгээр хөөрж болдог. Одоогийн F35 онгоцтой ер нь адилхан зарчмаар ажилладаг тийм онгоц байсан. За одоогийн F35 нь яг Харьераас югаараа давуу талтай вэ гэхлээр яг радарт үзэгддэгээрээ давуу талтай. Түүнээс биш босоо болон хэвтэй чиглэл дээр хөөрдгөр бол адилхан юм онгоц байгаа. За түүний дараачаар жинлэрийн ордны алдартай хүн гэвэл адмирал Нельсон байгаа. Энэ бол 1800 оны үед Наполеон Европыг ерөнхийдөө төв ээжсэн бүгд мэднэ. Далай тэнгист Наполеон эзэрэхгүй яах уу гэдгийг шийдсэн юм бол энэ адмирал Нельсон Британий адмирал тэнгисийн адмирал. Энэ хүн Наполеоны флотыг буцсагсноор ерөнхийдөө Наполеоны одоо армийн эзлэн төрөмгөлөлт зөвхөн их газар хязгаарлагдаж далайгаар цаашаа тэлэх боломж болгосон. Ингэснээр Британи улс ерөнхийдөө давуу талтай болоод хожим материалын тулдаанд цэргүүд оруулах бүх боломжуудыг тавьж өгсөн үздэг. Тийм болохоор Британий үндэсний баатар болсон адмирал Нельсон гэж хүн байна. За үүний дараагаар нацист Германы удирдагч Хайнрих Химмлер байна. За хуучин зөвлөлтийн школтой үед
Гитлер гэж ирдэг гэсэн. Яг үндэ бол нэг Оросууд Хегер уншаад байгаа болохоос үндэ бол Хайнрих Химмлер Хегер уншсан зүг баг. Ер нь бол Хитлер, Химмлер гэж уншсан зүг баха. Энэ болохоор нацистийн удирдагч нэг юм байна. За энэ болохоор дараачих нь Паул фон Хинденбург. Энэ бол Гитлерийн өмнөх Германы удирдагч. Германы цэргийн жанжин ерөнхийлөгчсэн Паул Хинденбург гэж байгаа. Энэ бас ягаад алдартай вэ гэхээр Наполеоны үед бол ерөнхийдөө Австри-Пруссийн айран бол ерөнхийдөө маш суларчсан байсан. Тэгээ ерөнхийдөө хүчрэх байсан айран сулраад нэлээд дороотчихсан байх үед нь Отто фон Бисмарк, Паул фон Хинденбург зэрэг Германы улс төрчид 1800 оны үеийн сүүлээс нэлээд хүчрэх болгож гисэн унчсан байсан Германы армийг Герман үндэстэн Австри-Пруссийн армид байсан. Эднийг хүчрэх болгоод дэлхийн 1-р дайнд Германыг хүчрэх болгож оруулсан хүн бол энэ Паул фон Хинденбург гэж хүн байгаа. За дараагийн жинлэрийн ордны алдартай хүн гэх юм бол Фридрих Паулюс Фельдмаршал ийм хүн байгаа. Энэ хүн бол дэлхийн түүхэнд хамгийн их гар цохиролтой тулгамдах Сталинградын фронтыг удирдах ирсэн ийм цэргийн жанжин хүн байна. За тухайн үеийн цэргийн статистикаас үзэхэд дөнгөж фронтод чинээр ирсэн орос цэргүүд дунджаар 2 хоног амьд байдаг. Салаан захирагч нэ дунджаар 7 хоног амьддаг гэсэн тийм дундаж статистик байсан байлээ. За тэгээд өргөн фронтоор бол нэг талд нь Оросууд, нэг талд нь Германууд гэж байдаг гэсэн Сталинград бол бүр имх замбрааг болцсон. Нэг орцсон Германчууд, нэг орцсон Оросууд, траншерийн нэг үзүүр нь Оросууд, траншерийн нөгөө үзүүр нь Германчууд гэх мэтээ бүр харахны дайм болтлоо бүр айхтар ширэн тулцсан. Үүгээрээ бол ерөөдөө цэргийн төвхөнд цор ганц гэдэг юм ширэн тултан болсон. Дүүнийг удирдсан бол Фридрих фон Паулюс гэж хүн байгаа. За дараачаар нь Хятадын философч Күнц буюу англичд Конфуциус гэдэг энэ хүн жинлэр орных юм байна. За дараачих нь жүжигчин Мэтт Дэймон жинлэр орных юм байна. Цэрэг райныг аварсан нь. За тэгээд Born Supremacy гэдэг олон кинонуудаар мэднэ. За дараачийн алдартай бол Хью Жакман, X-Men киноны Wolverine дүрийг бүтээсэн энэ хүн. За дараачих нь болохоор Gwyneth Paltrow гэдэг Америк нэгдсэн жүжигчин байгаа. За энэ хүн бол Iron Man дээр Iron Man-ийг туслах нь болоод байдаг шүү дээ. Тэргээр нь бид нар сайн мэднэ. За дараачаар нь жүжигчин кино найруулагч Michael Douglas Америкийн ийм уран бүтээлч жинлэр орных юм байна. 90-ад оны олон кинонуудад тогтсон байдаг. 70-90-ад оны хооронд хийгддэг кино тогтсон байдаг. За дараачийн бас нэг сонирхолтой алдартай хүн гэх юм бол Израилийн анхны ерөнхий сайд Бен Гурион гэж хүн байгаа. За энэ хүн бол ерөнхийдөө маш сайн улс төрч гэж боддог. Яагаад вэ гэхээр дэлхийн 2 дугаар дайны үед нацистийн холокостыг маш олон еврейнэр хядуулж асарч авсан байдаг. Дэлхийд даяар тархачихсан байсан. За ер нь бол түүхэнд авч үзэхэд бүр 2000 жилийн өмнө Египтийн дарлалд байж исэн арт түмнийгаа нөгөө Библиэд гардаг штеп хүүхдийн дээр ч гэсэн гардаг нөгөө Моисей арт түмнээ дагуулад энэ Тэнгисийг 2 хуваагаад шийд үзүүлж 2 хуваагаад одоогийн Палестин байгаа тэр нутагт арт түмнээ аваачаад амар тайван амьдруулжээ гэсэн тийм үлгэр гардаг. Тэрнээс хойш тэр одоогийн Палестины нутагт дээр амьдарч байгаад эдгээр арт түмний тал нь лалын шишинд ороод одоогийн Газан зургт байгаа тэр Палестинчууд ч ерөөдөө нэг арт түм гэж үздэг юм билээ. Нэг арт түм явж байгаа тал нь еврейн юудын шашинда үлдээд тал нь муслим болж үлээ хоорондоо мөргөлдөө хавчин гадуурхаад ингээд ерөнхийдөө тэнд байх оршин суух боломжгүй болоод дайн тэрхийгээр тарчихсан гэж үздэг. Тэгээ 2000 орчим жил зовж өдөрч явж агаад золонгийн хамгийн пик үе нь энэ юун дээр нацистуудын үе зовж агаад 48 онд нэгдсэн үндэсний байгууллагын югаар тусгал дэмжлэгээр хуучин байсан тэр 2000 жилийн оршин сууж исэн тэр Палестин нутагта ирж Израиль улсыг байгуулсан. Тухайн үед 2000 жил өдөөсөө явчаад ирээд ирсэн учраас бүгд араб ертөнцийн тэднийг бол хүлэн зөвшөөрөөгүй. Бүгд газрын хөрснөөс арчны хаян гэдэг анх 48 онд ирснээс хойш өдөөсөө 67 хүртэл амар зайжуулах гэтэн талаас нь байнгын мөрөлдөө гардаг байсан Египтүүд, Сир, Йордан, Либанон гэх мэт улсууд, Ирак гэх мэт улсууд байнгын хэдэн талаас нь амар зайжуулахгүй дайж тавталдаг байсан. Тийм учраас энэ анхны ерөнхий сайд Бен Гурион бол за бид нар хэзээ ч амар зай үзэхгүй юм байна. Ахид нацистуудын доор байдаг шатын золоо үзэхгүй тулд бид нар өөрөөсөө хамгаалах хэрэгтэй гэд ерөнхийдөө байдаг бүх болцоогоор армийг өөрийгөө хамгаалах арми буюу IDF-ийг байгуулж гисэн. Israel Defense Force гэсэн үг. За тэгээд энэ үед болохоор анхны челленж буюу анхны тэдний сорилтны байсан гэхэлэр дайны дэлхийг тавчсан байсан Израильчууд бүгд өөрөөр хэлтэй байсан. Польшийн еврейнэр, Оросын еврейнэр, Германы еврейнэр, Америк, Англи еврейнэр гэх мэт ингээд зарим нь францаар ярина, зарим нь англиар ярина, зарим нь орсоор ярьдаг. Цөөхөд хүмүүс нь еврейлэр ярьдаг байсан. Тэгээ бүгд маш үндэслэг ахиж зовхгүй бол бүгдээрээ нэгдмэл байцгаая гэд энэ хүн болохоор бүгдийг нь еврей хэлийг дахин сэргээхтэй маш их чармаал гаргасан. Үүний үндсэн дээр хэдхэн жилийн дотор бүгд еврей хэлээр сэргээж чадаад еврейлэр ярьж сурсан. За тэгээд анхны еврей арим бол
айрамд нэгдсэн стандарт гэж юм байгаагүй. Бүгд лин тэндээс цуглуулсан бууз шигтэйсэн. Зарим нь одоо дэлхийн 2 дугаар дайнд ялагдсан Германы MP5 автомат барьсан жоо шиг, зарим нь болохоор Оросын Mosin Nagant буу барьсан, зарим нь Америкийн Thompson автомат барьсан гэдэг. Энэ тэндээс цуглуулсан буутай нэгдсэн юм байхгүй. Гэтэл нөгөө араб ертөнцүүд нь бүгд зөвлөлтөөс одоо хангагц орчин үеийн зэвсэгтэй AK-47-тай. За тэгээд BMP хоёрт машинтай. Тэгээд T65, T55 гэсэн танкуудтай. Тухайн үед л машинлог танкууд эдгээр бол цөмийн дайн боллоо гэхэд битүүмжлэл сайтай радиац төвлөхгүй гэх мэт нэлээд сайн танкууд байсан. Гэтэл еврейнэр болохоор Израилийн харин болохоор 2 дугаар дайны үеийн юуны Америк нэгдсэн улсын Patton танк, Sherman танк гэх мэт тийм танкуудтай. Ерөнхийдөө генерашны хувьд нэлээд өмнөх үеийн танкуудтай гэсэн үг. Гэвч онгоцны хувьд бол яг F4 гэх мэт Америкийн орчин үеийн онгоцнуудтай байсан нь бол тэдэнд яг боломжтой болгосон. Гэвч энэ Арабын 1967 онд Египт бол хамгийн хүчтэй харимт байсан. 300 гаруй онгоцтой. За тэгээд ер нь Израиль, Сир, Ирак гэх тусад нь бас 100 онгоц гэдэг ерөнхийдөө дараа нь энэ талаар тодорхой сонирхолтой түүх ярина. Одоо товчхондоо харахад бол ер нь бол агаар нисэх хүчин бол 3-4 дахин хүчтэй байсан. Араб ертөнц танк, явган зэрэг гэх мэт бүх талаараа илт давуу 4-5 дахин хүчтэй юм дайсантай. Одоо 7 улсын эсрэг 7-ны нэгдэл ус эсрэг ингээд энэ Бен Гурионы харим тулах хэрэгтэй болсон. За тэгээд ер нь бол 48 оноос 67 хүртэл байнгын тийм занал хийлт байсан учраас тагнуулыг маш сайн бэлдээд Египт, Сирийн нутагт ерөнхийдөө маш сайн одоо шургуулсан. Эндээс бүр хамгийн өндөр зэрэг цол хүртлээ хөгжсөн гэвэл одоо юуны Египтийн агаар нисгчний генерал нь Израиль хүн болтлоо тэд нар бүр мэддэхгүйгээр таниулж шургуулсан байдаг. Үүний үндсэн дээр тэд нар одоо юунууд Египтийн харим Израилийн хилийн ойрлол зэрэг бөөгнүүлж явах үед товтлохоос 1 хоногийн өмнө агаар тоглох хийсэн. Тэгэхдээ тэр Египтийн агаар нисгчнийг нэг үдэн амраагаад ингээд агай сулгуулах тэр шийдвэрийг энэ тэр Израиль таниулж зохион байгуулсан байдаг. Нөгөө талаар Израильчууд дайны ямар ч бэлэн байдалгүй байна. Одоо шашны баяр болж байна. Бүгд амралтаар ингээд тэр сүнсэн текстээр амар зугаалч гэсэн хуурамч мэдээг цацах байдлаар арабууд сэтгэлийг тайвшруулж ерөөдөө одоо товтголыг зөв цаг үеийн байна гэдэг хуурмаг тийм юу байдлаар нөхцөл байдлыг үүсгэсэн. За тэгээд тэднийг юу байх үед нь амирлцсан байх үед нь 67 онд Израиль агаар нисгчийн хамгийн түрүүнд хамгийн их агаар нисгчэнтэй Египтийг бөмбөгдөж гисэн. Бөмбөгдөхөд газараас 100 м өндөрт ниссэн. Радарт багтахгүй тулд. Тухайд радарын дэлгөөнийг шингээдэг тийм материал байгаагүй. Тэгэхээр радараас доогуур түвшин цэцэж л ерөөдөө багтахгүй гиндүүлэн тоглох боломжтой. Тэгээд нэгсгтээ бид нэр ойртож ирснийхаа дараа тэд нар тусч байгаа зүгээс нар мандж байгаа зүгээс товтолж гисэн өглөө өнөөс. Тэгэхээр яг ойртоо тулаад ирсэн тохиолдолд буудах боломж байхгүй. Нар одсон гэлбаад ирсэн гэж үздэг. За тэгээд өдрийн туршаа нар дагаал тоглоод байсан. Тэгээд орой нар шингэх үед нар шингэх зүгээс ингээд тоглох хэмтэр. Эхний өдөр л Египт, Сир, Йордан, Либанон, Ирак зэрэг улсуудыг агаар нисгчнийг ямар ч байлдах чадваргүй болгоцсон. За тухайн үед өдөө 300 онгоцтой байсан боловч Израильчууд одоогийн формула уралдааных шиг тийм одоо хангамжийн дарга байлыг нэвтрүүлсэн. Нэг нисгч байлаа нислэг үлдээд буцаж ирэх үед нь тийм тусгай салаачийг бэлтгэгдчихсэн тийм шатхуун цэнэглэх, сум цэнэглэх нөгөө цэргийг одоо хамд нь ус ундаа хоол зэрэг маш хурдан идүүлээд дараагийн талаанд нь гаргадаг тийм одоо системийг хөгжүүлсэн. Тэгэхээр хэдийгээр 300 онгоцтой боловч өдөрт үйлдэлсэн байлааны нислэгээр бараг 1200 онгоцтой дайны тийм агаарын тусгай ажиллагааг явуулсан байдаг. Тэгэхээр ирээд бараг 8 минутын дотор юугаа шатхууны цэнэглээд сумлаад нисгчийг нь хооллож унтлаад тэгээд явуулдаг тийм систем хөгжүүлснээр зөөхөн онгоцтой боловч маш олон онгоцтой мэт толгойн хийгээд ялсан байдаг. За тэгээд маргаашийн 5 өдөр нь бол яг агаар нисгчгүй аримыг бол дээрээс нь бөмбөгцөөр гаал өдөө бүгдийг нь одоо бут нэрхсэн байдаг. За тэгээд илсэн цөлөөр явах боломжгүй замуудаар баг эдгээр хинч ирэхгүй дээ гэж утсан замуудаар Израильчууд товтолж орсон. Тэхийн тулд одоо байларын жип машинуудынхаа дугуйг хийг хагас 50% толтон гаргачихаар шалчгансан дугуй бол элсэн цөлөөр сайн явдаг гэдгийг Израильчууд чинь тухайн төмөсчөөс туршаад үзсэн. Гэтэл нөгөө Арабын армууд чинь хагах чагаа чиг бүр хавхат толтолд хийлсэн дугуйтай элсэн чигээд явах байхад Израилийн арми бол машиныхаа дугуйны хийг нь сулж агаад цөлөөр тойрч очоод атлаас нь тоглох хэмтэр санаанд оронгүй үйлдэлүүдийг хийгээд ялсан байдаг. За энэ тал дээр бол энэ бүхний зохион байгуулснараа Бен Гурион бол үнэхээр манай монголчуудтай адилхан цөөхөлөө боловч их хүчийг цөөн хүчээр ялдаг юм ундаг юм жанжин улс төрч байгаа. Энэ хүн өөрөө бас тулаанд орж ирсэн. Өөрөө танкийн юг бол удирдах тулаанд орж ирсэн юм хүн бидэг. За үүний дараа бол яг одоогийн Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху байна. За яг одоо энэ цаг үед болж байгаа тийм дайн тулааны гол дүрүүдэд бол Владимир Путин, Бенжамин Нетаньяху, Путиний туслах одоо Чечений өдөртөгч Рамзан Кадыров зэрэг хүмүүс бол бүгд жинлүүрийн ордныхан байна. Энэ цагийн дайнд бол маш гол дүрэг үзэж байгаа хүмүүс олон хүмүүс байна. За Аргентины өдөртөгч Хуан Перон байна.
далаад оны үед бас их өөрийн цэргийн дэглэмж тогтоогоод өрсөлдөгчнөөрөө маш ихээр нь хядсан юм цэргийн дарангуйлагч хүн Хуан Перон байна. Нэг бие өнтгч хүүхэнтэй суугаад бие өнтгч хүүхэн Эвита Перон гэж хүн сүүлд халамжийн бодлогыг болоо интернет хавтгааруулсан гэдгээр алдартай. За одоо ингээд жүжигчдээс ихээр Америкийн жүжигчин Кэтрин Зета Джонс гэдэг үзэсгэлэнтэй бүсгүй жинлэр орных байна. За эрдэмтдээс гэвэл Нильс Бор цөмийн эдэмтэн цөмийн физикч хиймч Нильс Бор гэж хүн бий. За энэ хүн бол 30-аад оны үед Шведэд цөмийн физикийг судалдаг байсан, атомын тухай судалдаг байсан. Одоо Эйнштейний үеийн бас мундаг эрдэмтдийн нэг. За Европ ерөнхийдөө нацистуудын гарт орох үеэр одоо Европоос дайжаад Америк нэгдсэн улсад шилжин суурьшсан. За Америк нэгдсэн улсыг ерөнхийдөө цөмийн салбарт тэргүүлэгч гүрэн болоход энэ хүн бол маш чухал нөрөг үүсгэсэн. За Нильс Борын шав Хайзенберг гэж эрдэмтэн бол маш авьяастай шав байсан. Гэвч тэрнийг бол бараг чөтгөрийн эрдэмтэн гэж үздэг. Ягаад гэвэл Гитлерийн дор ажиллаж исэн. Тэгээд Гитлер цөмийн бомбыг хийж өгч исэн. Тэгээд Америкууд урьдчилж цөмийн бомбыг хийж одоо дайнд ялснараа ерөнхийдөө энэ Гитлерийг болиулах талтай юу гэдгийг Гитлерээс урьдчилж төрүүлж бомбыг хайснараа төгөөнд бичигдсэн. За тэгээд гэхдээ хүмүүс Хайзенбергийг чөтгөрөх гэж үздэг ч гэсэн зарим хүмүүс нь санаатайгаар Гитлерийн цөмийн бөмбөгийн төслийг удаашруулсан гэж бас үздэг хүмүүсс байдаг. Тэгэхээр нэг хэсэнд чөтгөрийн биш бараг цахиусан дэглэг гэж хэлж болно. Тэгэхээр аргагүй ихэнд дарангуйлагчийн доор ажиллаж байгаа эрдэмтэн одоо өөрөөс өөр хинч тэр технологи мэдгүйгээр нь далин тулаад албаар удаашруулж ингэж цаг хоцсон байх магадaltaй. За мөн энэ талаа дараа нь бас нэг сонирхолтой түүхийг та бүхэнд ярьж өгнө. Тэр юу вэ гэхээр энэ 2 дугаар дайны үед болсон яг энэ цэвэн мөнх талбагталтай Европт болсон сонирхолтой явдлаа. Тэр ярьж өгнө. За хамгийн сүүлд Америк нэгдсэн улсын жүжигчин Жен Ортега жинлэр орных юм. Wednesday киногоор та бүхэн мэднэ. За баярлалаа. Миний ярьсан зүйл таалагдсан бол та бүхэн лайк, subscribe дараарай. Баярлалаа.